Өдөр мэндийг хүргэж байна. Энэ 2016 оны зам бол их олон үйл явдалтай. Евро 2016 өндөрлсөн байна. NBA дууссан. За тэгээд ASEM, Олимп болон наадам гэл маш олон зүйлүүд авахцж байгаа. Тэгээд сайхан наадсан байх гэж бодож байна. ASEM үргэлжилж байгаа учраас сайхан хотоо жимээ залуучууд маань өдрийг сайхан өнгөрүүлж байгаа гэж бодож байна. Тэгээд Зимэрэ ток шоу маань өнөөдрөөс эхлээд би кафе дээрээс хүрэх болно. Би кафе гэдэг нь бол ерөнхийдөө гаргаж байгаа тэр уух зүйлүүд нь зөгийн балтай, өөрөөсөө юм тэжээвэр зөгийтэй. Тэгээд тэр зөгийнөөс юм гайхалтай балыг аваад гайхалтай уух зүйлүүдийг хоолыг гаргадаг байгаа. Тэгээд энэ би кафе дээрээс өнөөдрөөс эхлээд Зимэрэ хитэн дугаар хүрэх болно. Тэгээд ер нь бол зочид маань байнгын нэвтрүүлэлт орж идэг, ток шоунд орж идэг тим зочид биш. Залуучуудад хандсан. Залуучууд ер нь энэ хүн ямар хүн болоо гэсэн тэр зочдыг бид өрөдөг. Тэгээд өнөөдөр бол загвар өмсөгч Наниг үрсэн байна. Өнгөрсөн дугаарууд дээр рэпер NMN, мөн нүүт артист Бэлиг үрсэн бол өнөөдөр загвар өмсөгч залууг үржээ. Тэгээд өдөр мэндийг хүргэе. Өдөр мэнд. Сонсох байна. Оо 50 дөө. Сайхан наадамлал сайхан SM-ийг төлөвлөх хотооч юм байл вебчтэй. За хаагуур хотооч юм ээ лээ димтэй. Оо яг нэг хайна гарчаал гэр зуур нэг байна дөө. За ойрд бол мэдээж их ажилтай болоо гэж бодож байна. Загвар өмсөгчийн хувьд те. Одоо ч аль газрын нүүр царайгаар ажиллаж байгаа юм бэ? Сайхан нэг хэдэн сарын өмнө бол гоёо гişмэрийн нүүр царай байсан. Одоо бол гоёл гişмэрд байгаа. Гоёо гоёл хоёр ч өөр шүү дээ. Тий. Одоо л гоёл гişмэрийн нүүр царайгаар ажиллаж явж байгаа. Одоо ч загвар өмсөх хэр удаж байгаа нэ? За бас загвар өмсөд 10 жилээ төгсөөд орсон гэхэр чинь одоо 4 жил гэх юм уу да 5 жил юм байна. 5 жил тасралтгүй загвар өмсөө явж байна. Айл агентлаг. Монгол мэдээлэл агентлаг. Монгол мэдээлэл агентлаг чинь AB-гээр төгсдөг тий? Тий. Анхан гүнзгий гэж төгсдөг. Анхан гүнзгий. Тий. A зэрэглэлийн мэдээлэл, B зэрэглэлийн мэдээлэл гэж байна. За тэгээд Наниг бас Нани гэдэг нь хүмүүс мэддэг болж бүтнээр энэ тэрийн сайн мэдэхгүй болов гэж бодож байна. Тэгээд өөрөг нэг танилцуулаад хинтэй амьдэрдэг үү, найз охинтой тэгээд дот өөрөөхөн дээр хувийн мэдээлэлүүд өгдөг ш хувийн чанартай тэрийг ойлоо танилцуулаад эхлэе л да. За яг нэг л ярилцъя те. За намайг ган очрын нэмжлэж идэг. 24 настай. ШТС-ийг технологи инженерээр төгссөн. Өмнө жил төгссөн л доо. Гэр бүл тавал амьдардаг. Тэгээд аав эгч дүү ээж автгаа. Тэгээд тавалаа. Тэгээд гэр таван ширт гэдэг. За тийм амар гоё мэдээлэл яах те. Ямар ч найз охин байхгүй. Тэгээд сингл яваач бодож ин да тэгэл. Тиймэрхүү амьдарч ин да. Одоо залуучууд бол Зимэрэ ток шоуг үзэж байгаа. Тэгээд Бямбар болгоны өрөө 29-30 минутаас гардаг шүү. Тэгээд ер нь бол зочид маань үзэгчид маань ийм зочныг оруулах ямар вэ гэсэн санааг надад мессежээр илгээсэн байгаа. Тэгээд Наниг оруулъя гэсэн санал нэлээд ирсэн. Дандаа бүсгүүчүүдээс ирж илээ. Тэгээд ер нь бол охтууд бол нэлээд хандтай байдаг байх гэж би бодож шүү. Надад ч гэсэн тийм байдаг. Байдгийг. Надад бол за одоо худлаа яриад явах тий бас байгаа байх л та. Надад бол өөрт нь бол мэдрэгдгүй шүү дээ. Би ч өөрөө тийм бэрхүүд дараахан гэх юм бол нөгөө бас дараахан гэж хүмүүс бодохгүй л байх л та. Тий. Тэгэл ямар хүн бэ гэдэг юугийн нэг сонир нэвтрүүл. Тэг мэдсэн байлгүй дээ. Тэгэл. Тэрийг ойлоо гоё жоохон ярилцчаа нэрээ. Тий. Тийм учраас нэг одоохонд бол хүмүүс гадаас нь дүгнээд яг би өөрөө загвар өмс гэдэг хүн тий. Жоохон танигдсан ч айшин залуучуудаа жоохон ингээд яг мэдтгэхэр болж болно те. Тэнгүүд хүмүүс энэ залуу жоохон олон хүнтэй явдаг байх. Энэ залуу амар ийм тийм гэл амар хүмүүс ярьдаг шүү дээ. Тийм хүлээд авах гэж боддог шүү дээ. Тиймээс надад л өөрт нь хандагдсан тийм байхгүй. Тийм байх шүү дээ. Би ч өөрөө дараахан залуу шүү дээ. Тий. Тэгээд тэр нэг шоу энийг дээр тэлсэн юм шиг ярьчих те. Нэг хэсэг л сенсацллаа шүү дээ. Тэгээд тэрнээс хойш амьдрал чинь яаж өөрчлөгдөв? Энэ нэлээд за миний амьдралыг бол оронгоор нэрвүүлсэн би одоо нэг нүг ярих тий. Зарим нь яг өөрт нь хэцүү болчих юм үзэгчийн өөр ингээ харахаар тэр яг чи тэр зовлонг ойлгохгүй юм. Харин тийм ээ би ч одоо кинон тоглох хэрэгтэй байсан. Гоёгийн завар өмсч байсан. Гоёгийн завар өмсч байсан нүүр царай байхад 25 шоунослоод гоёгийнх намайг нэг нүдэж тааж араагүй шүү дээ. Тийм чи манай нэр нүрийг хутаалаа гэж баа гээл тэгсэн. Тэгээс кинон тоглох хэрэгтэй байсан. Би тэр ийм шалиг дүрийг кинонд тоглолмоор байна гэж тэгсэн. Тэгэл ажил амьдрал өөрчлөлтөө миний намайг мэддэг байсан хүмүүс чинь намайг шал өөрөөр бодоол. Тэгэл миний намайг найзаа гэж бод би найзаа гэж боддсон хүмүүс чинь надад шууд нүр бүр болж байгаа юм чинь. Ийм залуу байсан мó би шал өөрөөр боддог байсан чинь ийм гачин залуу байсан мó гэл. Тэр комментиг өөрөө би уншаад өөрөө мэдсэн болохоор надад аим хэцүү байсан л та. Хэсэг бол тий. Төлөвлөжсэн юм уу бүгд нь. Тэгэл миний амьдралыг зүгээр ингээл хүмүүцэн тоогоо шиг эргүүлээцэл та. Гэтэ яг одоо буцаа сайхан болчлаа. Тэгээд тэр чи хэзээ гарлаа?
Хэр удаж байгаа Одоо гараад нэлээд удажлаа л да. Намжаач баг нэлээд удажлаа шүү дээ. Тий, өвөл гарсан шүү дээ. Өвөл гарсан. Тий. Тэгээд мэдээж яг тэр сөрөг комментууд бол нэлээд хэрж исэн байна. Facebook ялангуяа сошиал дээр бол муудлаасаа дээшлэх айгүй боломж өндөртэй байдаг шүү дээ. Тэгээд тэр хүмүүсийн сөрөг комментуудыг тэр үедээ яаж хүлээж авчихсан? Facebook ормооргүй санагдчихсан надад л. Уцаалаа Facebook. Facebook хаа өглөө. Facebook зүгээр ормооргүй санагдал зүгээр л гэрийнхэнтэйгээ зүгээр амар гоё байсан. Гэрийнхэн л хамгийн хэцүү үед тулгарч байгаа гэрийнхэн л тусдын болд шүү дээ. Тэгэл гэрийнхэнтэйгээ л их цагийг өнгөрөөсөн да. Гэрийнхэн чи юу гэж хэлж? Ээж бол их хүндээ тусгаж авсан л да. Би одоо хүүхдээ ингэж хүмүүжүүллөө яалаа ийлээ гэл. Чи завар өмсч явлаа гэдэг чи ийм зургатаар ийм юм хийдлээ ингэдэг байсан юм уу ин чи гэл. Манай аав бол тийм өөрөө эрэг хүн болохоор миний хүү яг залуу хүн эрэг хүн тогч барилан тугууч хариулна гэл зүгээр дэ буцаас бусаад ирэх юм чи яад ингээл гэсэн. Тэгээд бас яг тэр үед хүмүүс тэгж л бодчихлаасаа хэлтэй. Одоо гэрийнхэн нь энийг одоо яаж үздэг юм бол те гэрийнхнээс санаа зовдөг гэсэн комент нэлээх би харж ирсэн учраас л сая асуусан. Тэгээд аав бол зовлонгийн үзсэн мэдчихэж байгаа тийм ээ. Аав бол зүгээс те. Ээж бол их маш хүн дээр тусч авсан л та. Ажлынх нь танаа сайхан танаа ихтэй хөвчшөд ийм болчлоо. Яагаад ингэ зургатаар ингэж байгаа юм бэ гэл амар ээж рүү жоохон атаксан маягтай тий. Тийм юм байсан мөлий. Яасан юм шиг вэ лээ. Тэгээ ээж жоохон тэрэндээ жоохон тийлтрэл над руу жоохон уурлаа л тэгэл. Одоо л бүх юм сайхан шүү дээ. Сайхан болсон. Тэгвэл ингээ би кафегаас юм гоё зүгийн болдог кофег чамд бэлдэж гаргасан юм. Тэгээд ер нь би кафе дээрээс нэг уух боломжтой байна. Нэг гоё кофегаар дайлаа. Хоёулаа өнгөрсөн бүх зүйлүүдийг мартах хэрэгтэй шүү дээ. Ухаан түний амьдрал өглөө болгон шинээр эхэлдэг учраас өнгөрсөн тэр бүх хар бараан зүйлүүдийг мартаж чадчих юм бол бас их гоё том давуу тал юм шиг надад санагдав. Жирийн компаниас жоо өөр амттай. Дотор зүгийн болоо юм уу? Тийм зүгийн болоо. Энэ зүгийн бол өөрсдөө зүгийн болоо ингэж хийж гаргадаг. Тэгээд гоё кофе болон уух юмдаг гаргадаг. Тэгээд энэ бол орчин ч гэсэн их гоё. Тэгээд та бүхэндээ яг орчин туугай харуулах болно. Тэгээд би кафе дээрээс ер нь бол нэг 3-4 дугаар хүрэх байхаа. За тэгээд ярилцлага өргөжлүүлээ. Нани бол одоо Facebook нэр чи юу гэдэг лээ? Наани. Тий. Followers бол их үз. Тийм амар гişээ зүгээр нэг жирийн залуучдын байдаг л followers шүү дээ. Тэр надад идэх үү? Followers хэд юмтэй одоо 4809 зүйл байх. Тэгээ одоо чиний тэр Facebook-ийг ашиглах хүн болгоны нэг өөр өмсөйдөх. Тэгээ өдөр болгоно нэг комент, өдөр болгон пост бичдэг ч юм уу, сэтгэлээ бичдэг. Тийм хүмүүс байдаг бол нани яг яаж би тийм бас жоохон хүмүүсийн дургуутлыг бас хаяа хүргэдэг юм шиг байлээ. Би ч өөрөө жоохон ингэж юм бодож жоохон юм бичих жоохон дуртай, утга уран зохиол жоохон дуртай хүн л дээ. Тэгээ заримдаа жоохон бодсон бодлоо ч юм уу Facebook-тэй постлоод ингээд за өнөөдөр жишээлбэл хүн шиг хүн байх хэцүү, хүн байхад бол ичих нүртэй, асрах нулимстай, бусдын сэтгэл зүрхийг гамдах хүчтэй гэж бичингүүд жишээлбэл хүн чи яагаад юм хотлоо юм бэ гэж бичих ороод ирэх чинь тий. Чи зургатаа тийм хийчихэд яагаад ийм хотлоо юм бэ гэж жишээ ороод ирэх чинь. Тийм л байдаг. Намайг яг хувь хүн талаас нь ямар хүн гэдэг мэдэхгүй зүгээр яг өчөөх нэвтрүүлгээс болоод хүлээж авчаа тэрнгүүрээ шууд одоо хүртэл бодоод яваад ийм шиг байл. Тийм учраас би одоо өөрийгөө одоо цагаатах гэдэг юм шиг. Гэтэ би үзэл бодлоо Facebook-т амар чөлөөтэй бичдэг л дээ. Тэр нь ч надад өөртөө таалагддээ. Хүмүүс юу гэж бодох юм бэ? Яг хин тань бат. Тий, өнөөгийн нэмлэг тийм л болцсон байлээ тий. Одоо тэгээ ер нь бол одоо залуучууд сөрөг коммент одоо яг зөв би байнга л хэлдэг. Ер нь бол залуучууд сөргөөр их ашиглах гэдэг. Тэнгүү тэр дунд нэг яг бүх юмны эсрэг байдаг нэг тийм ганц хүмүүс байдаг. Энд тэнд сайн эрэг зүйл болж байгаа юм бол сөрөг комментиг их бичдэг. Эрэг комментээр их байх юм бол одоо сөрөгийг бичдэг, сөрөг нь их байх юм бол эрэг нь бичдэг ч гэдэм үү. Facebook-ыг янз янзаар хүмүүс ашиглаж байна. Тэгээд энэ дунд бол өөрхөн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх л ер нь хүмүүс юу гэж бодох хамаагүй юм шиг надад санагддаг. Гэхдээ нэг монголчууд жоо нэг тийм байдаг шүү дээ. Жоо нэг уг үндсэн биш нэг жоо бодож байгаа бодол нь тийм байд юм уу? Чаддган хийдэг, чаддган шүмжилдэг. Яг иймэрхүү талтай ч юм уу те. Хүн чадаад хийгээ явж байгаад хүн болон ингээл нөгөө эсрэг талынхаа хүмүүс нь орж амар шүмжилдэг. Тэр чадж байгаа хүн гэхдээ тэр шүмжлэлийг хүлээж авахгүй ууршаацдаг хэвээр л гэж боддог шүү дээ. Ер нь бол яг тууштай байх юм бол ер нь болчт юм шүү тий. Тийм, тууштай байх хэвээр гэж боддог шүү би бол. Одоо тэгээд чахахаа хүртэл хүн болгол харж байгаа л гэдэг тий. Хэдэн жилийн өмнө адилхан хүн болгол муулж исэн. Тэгээд өнөөдөр бол чаддсан байна. Тийм учраас яг л хүн тууштай хүмүүс юу гэж хэлэх юм аахгүй тийм зоригтой явах. Одоо чинь хамгийн том зорилго юу вэ гэж шүү. Ойрын хугацаанд хийж байгаа. За би одоо би ч өөрөө загвараар их сонирн байдлаар орж ирсэн загварт. Одоо жишээл 10 жилээ төгсөөд нэг найзтай хороол хийсэн юм бодол алхаж ирсэн юм аа. Доотлох анги охинтой тараалтаад тэр үчи нөгөө ах үйлчлэгийн нөгөө Азийн модель гэдэг агентлаг байсан.
Тэгээ Азийн модель агентлэгт нөгөө манай доотлын ангих явж идэг. Тэгээ бид хоёр доотлын ангихнаа таарад өөс сайн юу байна юмгүүдээ юу хийж байгаа юм бид тэр хороолол дими алхаж байна гэдгсэн чинь өөс хоёр 5 ширлэг буцаа ярих юм харин та хоёр тэгвэл намайг жоо хүлээч гээд тэгээ бид тэр ороод Азийн модель агентлэгт ороод хүлээж илаа. Тэгсэн нэг зурагч дээрээс бууж ирж байна. Дээрээс бууж ирээл яхын доо чинүүдэд боддог гэнэ. Би тэр чинь амар эмоционалтай залуу байсан. Хавхаар бариу өмсөөл нүдэ бодол өссөн урдар өмжилдэг байла. Токиотлийн биелэлөө тэрийг амар дөрөөд байсан. Тэгэл тэгсэн чинь би тийм нүдэ болдог гэж ахын чиний зургийг ганц удаа аваад татчихийдэх үү. Тэгэхээр за тэгдэг гэд. Тэгээ миний зургийг авсан. Авчаал биш ахын доо чи их өвөрмөц нүдтэй маань ахтаа чи дугаар өгч ахын чамаа нэг хэд хэдэн зурганд оруулаад идэх үү гэж. Тэгэхээр тэр үед би за гэл мэдхгүй юм чинь заах сонирхолтой хийгээд үзье гэж бодоод тэгээ хийгээ үзсэн. Дараа нь тэгээ 2 3 зурганд ороод гоё байна надад гоё санагдчихээн. Тэгээ өөрхийн авахсан зураг харангууд арайл өөр мэдвч авч камер дээр шал өөр харагдсан гот. Тэгээд өөр мэдвч аваад явжсэн чинь дахиад нэг ажил нэг орой нэг дуудаад л хүчээ тахтаа уулзчих гэл очиод уулзсан чинь дөнгөж гарч ирсэн бүлэсгэ гişмэр гэдэг гişмэр гарч ирсэн. Тэрний нүүр царайд болоотхоо гэж шууд том ажил орж ирээд тэгэл тэрнээс хойш тэгэл карьерсэн дөө. Тэгэл тэр чигээр. Тий тэр чигээр одоо яваал одоо үдэ зэрэгт хүрч илээ л да. Тэгээ шууд Монгол мэдээлэл гаргаа эхлэх юмсан юм. Тэгээ Монгол мэдээлэл гаргаа эхлэх байсан юм аа би чинь тэгэл тэр мультиверс гээд мууна хамгаагч хоёр тэр нэлээд удаа явсан. Тэгээд одоо бас явахгүй тэгээ сүүлдээ намайг амар бариад идэв гэсэн л да. Тэгээ би одоо бодож байгаа уучлах гомар чимшиг те. Намайг бариад идэв болохоор би шууд өөр ирэхгүй яваад гэсэн юм. За би өөр юмд орлоо гэд. Тэгээ яваад гисэн чинь араас тэгэл надад жоо гомцлон юм шиг үл одоо хэлээд уучлаарай мөнийх чи амгаахаа. Намайг тийч орсонд уучлаарай. Одоо яг эндээс чинь би нэг юм асууя л та. Нэг залуучууд одоо яг хүний доор ажиллах амар дургу болсон. Одоо юу гэж хэлтэй. Ямар нэгэн одоо төрийн байгууллагч юм ажиллахад одоо дарамт шахалж идэм юм уу янз бүрийн зүйл зөндөөл байдаг шүү дээ. Хүний доор ажиллахад их дургу. Ямар нэг юмд баригдахад их дургу болсон. Тэгээд ажил хийдгүү чим шиг надад санагдаад байгаа юм. Энэ тал дээр чи яг саний хэлдэг чинь чи баригдаад байсан учраас өөр тийш явсан байна. Тэгээд одоо уушлах гэж байна. Тэгэхээр ер нь аль нь зөв юм бэ? Одоо хүн өөрийнхөө төлөө баригдахгүй ажиллах нь зүгээр юм уу? Эсвэл одоо төрийн байгууллагт ч гэсэн ингээд хүний доор ажиллаад амжилттай явуулж зөндөл байна л да. Жишээлбэл одоо ингээд би тэрүүд ингээд баригдал явуулсан бол тий. Одоо за муугаар ярих гэж бодохоос тэрүүд би баригдсан бол одоо бас ийм байдал түрээгүй ч гоёг нөөцөр болоо ч үгүй тий. Тийм учраас би өөрийгөө ингээд чөлөөлөд тэр зүйлээс ингээд гараад ингээд өөрийгөө сонирхлоороо явсан болоод би одоо өдөө зэртүүлсэн байх гэж бодож байна. Тэгээ би нэг амжилттай нэг явсан гэж амар хүн биш л дээ зүгээр нэг жирийн Монголын залуу шүү дээ. Тэгэл яг хүн сонирхож байгаа сонирхлоороо л явах хэрэгтэй. Өөрөө ямар ч тийм баригдсан зүйл байхгүй. Чи ямар нэгэн зүйлийн доор ажиллаж байгаа, ямар нэг хүн баригдаж байгаа бол чи тэр ажилдаа яг үндэ дуртай бол тэрнгээр л явах хэрэгтэй. Дургүй бол яг өөр газар гараад өөр тийш өөрийнхөө сонирхлоор явж болно шүү дээ, тий. Одоо өөрийнхөө сонирхлоо чи ял шүтээс илүү. Тий шүтээс. Юуны мэргэжил? Технологи инженер. Технологи инженер. Энэ мэргэжилтэйгтэй нөгөө жоохон ээж авын шахалгаар орсон л та. Манай ээж авч хоёулаа барилгын инженер. Манай эгч чинь автозамын барилгын инженер. Тэр нөгөө манай гэрхэн бүгд инженер. Тэгээд би чинь тий би чинь Улаанбаатар, Сувис, Читэс хоёрын гуравт нь аль нэгэнд орох хэрэгтэй байхгүй. Тэгсэн чинь нөгөө манай ээж аваа анаа дээр чинь чи инженер болоо чамаа гар төгсөөд ажилтаа ажлын байртаа болгоно гэл нийтээр хүрч яг орж ирж байгаа. Жоо хөвгт байхад нэг араас нь шүрүүцээр оролцсон байхгүй. Тэгээд яс төгссөн шүү дээ. Ямар ч төгссөн тий. Одоо ажиллах уу тэр? Одоо мэрэгчлэрээ бол гэхдээ ажиллана гэж бодож байгаа. Нэг гадаад жоохон магистр дахиад нэг хамгаалж мэрэгчлэрээ ажиллана гэж боддоо шүү дээ. Тэгээ миний мэрэгчл чинь яг үндэ тийм юу мэрэгчл биш. Яг технологи инженер биш л дээ. Нөгөө хаягдлын технологи инженер. Тэгээ чи жишээлбэл юм хуванцар лазыг дахин боловсруулад хуванцар лаз гаргадаг ч юм уу, дахиад сандал гаргадаг ч юм уу тий. Жишээл одоо Японд амар хэрэгэлтэй гоё мэрэгчлийг одоо манай Монголд оруулж ирэхээр бас нэг бодлыг бас хэцүү байдаг байхгүй. Тийм учраас дахиад магистр хамгаалаад дахиад нэг хэдэн жилийн дараа их нарангийн үйлдвэр дахиад нэг үйлдвэр баригдчих юм бол яг би хүүчиж ажиллаж болох юм. Одоо ингээд залуучууд ээж ахын шахалтарын сургууль сурцсан юм тохиолдол зөндөө байна. Тэгээд тэр мэрэгчлэр ажиллаагүй одоо чинь төлбөр нь одоо хэд байгаа юм те бараг л 2-3 сая төгрөг байгаа бах нэг жилийн. Тэгээд за 3 сая төгрөг гэж бодоход 4 жилийн 12 сая төгрөгийг төлж чинь. Тэгээд тэр мэрэгчлэр ажилддаг сурдаггүй. Тэгээд яг юу хийх гээд байгааг мэддэхгүй юм шиг тийм хүмүүс асар олон байгаа юм шиг надад санагдав. Яа яг тийм шүү дээ. Яг над шиг жийсэн байж болно тий. Төгсчүүд яг мэрэгчлэр ажиллахгүй тий. Тэгэхээр яг анханасаа л сургуульд орох гэж байгаа сонирхож байгаа юмараа л орох хэрэгтэй. Миний бодлоор л ээж аваа шахал ээж авч нь ирээдүйд чамтай хамт амьдрахгүй шүү дээ тий.
жаахан ирээдүйн чинь гэрэлтүүлж өгөх гэж чамайг зөв замд хөтлөх гэж оролдож байгаа. Тэгвэл чиний сонирхлыг дотор хүн бэ ямар хүн яг юу сонирхож байгааг хамгийн түрүүд эхлээд 10 жил төгсөхдөө мэдэх хэрэгтэй юм шиг надад. Яаж хэлүүл ойлгох юм шиг байна. Одоо чи ээж аваад тэр үед бол хийж чадаагүй л. Тэр үед бол хийж чадаагүй. Одоо чи тэр үйлрүүгээ эргээд очив л та. Би бас тэгж байнг бод хүн болгол гэж боддог. Би тэр үед очисон бол тэгж хэлэх байсан да. Би тэр зүйлийг арай өөрчлөх байсан да гэж боддог. Тэгэхээр яг чи энэ яг одоо байгаа энэ 2016 оноос тэр үеийн очлоо гэхэд ээж аваад юу гэж хэлж ойлгох байсан. Одоо хэлж очие гэвэл Одоо чи нэг сураад төгсчлөө шүү дээ. Тэр мэргэжлийн одонд ажиллааг байна. Тэгэхээр яаж хэлүүл ээж авч ойлгох юм шиг байна. Ээж аваа би бол та хоёр ихтэй инженер гэж болно. Манай их инженер гэж болно те. Аниа инженер гэж болно. Би тэгтээ инженер болохыг хүсэхгүй байна л гэж хэлэх байсан. Би одоо тэр тэгжлэхийг аим хүсэх. Одоо ингээ бодоод бол яг гол тэгж хэлмээ санагддаг. Одоо л яг тэгж санагддаг. Би инженер болж чадахгүй. Тэр үед явах те би тэр үедээ одоо юу мөч юм дээ. Жохон ч үедээ тэгэл юу ч мэдгүй 10 жил төгсөөл хурж ирэл ингээл амар тий яг гигийн цагаан яг хүслээрээ орж ирэл тэгэл аав ээж хэлж байгаа юм чи би аав ээжийнхээ үгээлийг авах юм байна тэгэл тэр үед ихтэй би яг загвараар ингэж амар хол явж бодоагүй яг тэр үед ингэж амар сонирхно гэж бодоагүй тийм учраас би ингээд тэр үед зөв инженери яваал тэгэл төгссөн л хамгийн гол юм да тэгэл Хоёр янз байгаа байхгүй юу? Нэг нь дипломны төлөө сураад байгаа байхгүй юу? Ер нь бол дипломтой болчих юм бол амьдралд хэрэгтэй. Ямар ч байсан нэг ажилд орох байх гэдэг бодолтой тий. Нэг бол диплом гүйцэтгэх ажлыг явж байгаа залуучууд байна. Энэ хоёр тал дээр чиний бодол чи яг ямар вэ? юм бүхэн ч нэг хоёр талтай шүү дээ тий. Дипломтой хүмүүс ажил хийж болж чинь диплом хүмүүс нь ажил хийж болж чинь гэдэг тий. Гэхдээ одоо яаж амьдрын гэдэг зүйлийг бас заримдаа бодд юм аа. Яаж амьдрахын төлөө яаж урагшаа тэмүүлээд яг яаж нөхөлтөө яаж тогтох юмсаж амар их боддtiin. Тэгээд миний бодлоор нэг надад яг суур ингээд яатсан ээж аав ингээд тотлооны хийцэн зүйл бол диплом авч ижил хүн ажилд ордсон шүү гэдэг. Тэгээд би нэг скатл ажилладаг. Скатлын борлуулалтын менежер гэжтэй борлуулалтын дээр ажилладаг гэсэн байхгүй юу. Нэгж борлуулж явдаг. Тэгэхэд би ингээд цаашаа ингээд төвшөөд ингээд жишээлбэл маркетинг менежер болъё ингээд хийгээд надаас диплом хийдэг гэсэн байхгүй юу. Тэр зүйл дээр ч одоо диплом гэдэг чарагдаж байгаа шүү дээ. Дипломгүй ингээд ажлын их дээшээ гарч болохгүй. Ямар нэгэн байдлаар дипломгүй ажиллаж байгаа бол доод юундаа ингээд мессентэй ажиллаад идэг. Тэгвэл дээшээ гарах хэрэг диплом урдаас нь хэд идэг. Ямар нэгэн байдлаар ямар ч сурвалж төгсөн диплом аваад ирээ би чамайг маркетингийн менежер болгоод игээд гэж байгаа юм. Надад бол тэгтээ диплом бол маш чухал байсан юм. Тэгэхээр ямар ч төгссөн диплом авсан. Тиймээс энэ хоёр зүйлдээ диплом маргадах байх гэж боддог шүү дээ. Тий. Тэгээс чадвартай залуучууд нь ажлын явж байгаа тохиолдол байна л дээ тий. Харж байгаа. Гэхдээ тэн дээр бол яг нэг ажил мэргэжлийн хувьд өөр нэг төрөл байна л да урлаг, уран сайхан тий. Ингээд тэр яг борлуулалт ингээд инженер гэл маш олон мэргэжил байгаа. Яг тэр мэргэжлэр л харагддаг л байх л та. Иймэрхүү зүйлдээ л тэр дипломтой өгөө дипломгүй гэд нь харагддаг байх л тий. Үнэхээр чадвартай л гэхдээ дипломгүйц одоо амжилтанд хүрч байгаа зөндөө залуучууд шүү дээ. Түрүүний кинонд тоглоно гэж ярьжсэн дээ. Яг энэ дээр надад харагдаж байгаа юм шиг санагдчихна. Урлагийн чай бол урлагийн сурвалж өгсөн шүү дээ. Тэгээд киноны санал чамд ирсэн байсан. Тэгэхэд энд бол ямар ч диплом хамаагүй те. Урлаг бол угаасаа дипломны шаардлага байхгүй юм шиг надад санагдаж шүү дээ. Диплом дээр харагдаж байгаа тэр дүн мэдээж хичнээн сайн байлаа гэд жүжиглэж чадахгүй бол тэр диплом ямар ч үнс нэг юм шиг санагддаг. Тэгэхээр урлагт бол чадж байгааг нь хийж. Тэгээд тэр ямар кино байсан нэрээ? Тэгээ нэг эсвэдлийн нэг залуугийн дүр байсан юм уу тэгээд тэр нэг яг таг шийддэг байсан. Тэгээд ерөнхийдөө чамааг авлаа инглээ гэд тэгээ явж исэн. Тэгээд сүултээ тэгэл юунаас болоод тэг болсон. Нөгөөдгөөс болоо тий. Тэгээ яг тэр үед одоо нэг найз нөхөд чинь шинэ эсрэг болсон дээ. Нөгөө тийш харуулсан дээ. Хойноос харууллаа гэж. Тэгээд ер нь одоо яг тэр үед чиний тэр яг тим зан гаргасан найз нөхөд чинь одоо яг үзэж сууж магадгүй л дээ. Тэр үед чи тэр залуучууд хандаж юу гэж хэлмээ санагдаж байна. Миний хувьд бол яг тэр хэцүү байгаа үед те тэрийг нь ойлгож дэмжиж явах юм бол яг тэр жинх нөө нэг хүн болол мэдчих ш. Тэр бол жинхэнэ найзын үүрэг юм шиг надад санагддаг. Тийм л ах л та. Тэгээд миний одоо багасаа нийлсэн 10 жилийн найзууд бол яг тэгж миний яг талд орсон. Одоо л өдөө хүртэл одоо там надад бол миний талд орсон л орсоо л явж чинь тий. Тэгээд яг нөгөө төгсөөд яг ингээд бас их сургуулийн найз нөхд байна. Бас нэг л өөр юмны найз нөхд байна тий. Тэгэл өнгөцсөн найз тэгэл тийм хөл болдог юм байлээ.
Тэр үед одоо хандаж тэр за охтод хүмүүст хандаж хэллээ гэхэд одоо юу ч хэлмэр юм дээ. Одоо баярлаад ч хэлээ дээ юу хэлэх үү дээ. Тэгэл хүнд муу санаад явах үү. Ямар ч сан баярлаа. Чи ер нь ууралж гомдохоор шууд хэлдэг эсвэл яа тий ууралж байгаа тэр дургу байгаа сэтгэлээ яаж илэрхийлдэг вэ? Би ер нь хүнд нэгж амар тэгж ууралж муурлдгүй л дээ. Зүгээр уурлахаараа зүгээр дуугаал ураачтай. Дараа нь юм бодохгүй. Дараа нь яг хөө хэлхсэг хугацааны дараа л нөгөөд мартагдсан шүү дээ. Яг хөө болох ёстой болдгоор болсон юм билүү дээ. Тэгэл ад шавлсаад явдаа ч юм уу тий. За ингэх ёстой байсан юм билүү дээ. Яхад өөрөө тийм байсан юм билүү дээ. Тэгэл айлах эрийг талсан бодох өссөн шүү дээ. За түрээрээ энэ зүйлээ өөрчилж. Одоо залуучууд бүсгүүчүүд их үзээ сууж байгаа. Энийг сонирхдаг хүмүүс бас нэлээд олон байгаа байлгүй дээ. Тэгээд ер нь эмэгтэйг юу харж байна? Яагаад юм удаан ганц бий яваад байгаа юм бэ? Шалтгаан юу юм шиг байна одоо ингээд. Нэг чи хэр удаан ганц авч байна? За баг нэлээд удаан ганц авч та 11-д төсөөд мэдээ курстэй орсныгоос 4-5 жил юм тий салсан нэг анхны яриас салсан. Тэгээ одоо баг тэр удаан жил явж байгаа гэхэд одоо би заа пайц би нэг охинтой үе хийгээд тэгэн штэ нэг охинтой уучруулъя гэдэг. Тэнгүүд одоо Монголын нийгэмч байгаа юм жижигхэн болчихжээ. Одоо залуучууд нь тийм болцсон охтод нэг болцсон тий нэг гайгүй охинтой уучрыг юм одоо миний найзын найз танилын танил. Тэгэл ингээл нэг тийм юм болцсон ч юм уу хоорондоо уучаад үтсэн ч юм уу тий. Тэгээ би одоо өдөө хүртэл тий яад ч нэг бас нэг өөр талаас нь харахад би одоо юу ч гэж эмхтэй айлын охиныг авч суугаад зовоод яах юм бэ тийм үстэй. Нэг бодлын бас нөгөө талаас нь хүмүүс ярингууд тгээс нь хамтдаа зүтгэхээр бас гоё идэх гэж ярьдаг л та. Гэтэ би одоо юу ч гэж айлын охиныг авч зовоод бас хэцүүлтэй. Тэний онд бас ядаж нэг жоохон ч юмтай болчиход айлын охинтой хамт ингээд зүтгэвэл бас сайхан амьдрах байх гэж боддоо штэ. Чи тэр яг хүмүүсээ ярьж байгаа тэр сэтгэлдлийг нь баталж шалгаж үздэг үү эсвэл яг тэнд нь за нэгэн сонсоод нэгэн сэтгэл юм орчлоо одоо болиё л гэж бодд юм уу? Тэрийг баталж шалгаад за үнэхээр жам таалагдчихлаа гэж бодъё л доо. Тэгсэн чамд яриад наа чи ийм охин шүү дээ. Яг тэгтээ чи тэрийг өөрөө хараагүй. Тэрийг батлах хүн байхгүй. Тэр хүмүүс чи өөрөө сонсоогүй байлаа гэж бодоход чи тэрийг хаяад явах уу эсвэл яг баталж шалгаад окей. Тиймэрхүү зүйл дээр бас нэг болж исэн дээ. Би одоо бусдын үгэнд итгэхэд одоо тэр өөрхийн таалагдсан сэтгэлээ юу гэж орох вэ те? Араасангүйгээд ингээд хамт очрыг ингээд хоёулаа цаашаа амьдралыг бүтээ гэж оролж үтсэн. Тэгээ ихэнх амар олон хүнтэй очсон шүү дээ. Гэтэ цөөх гэдэг хүмүүс нь бол яг тийм байсан. Тийм тэр өөрсдөө байгаа байдлаас надад батлагдсан болоо би одоо хүртэл ингээд хүнд итгэхгүй яваал. Тэгээ одоо яг эмэгтэйнээс юу гэж харж байгаа вэ? Мэдээж хайрцаж үзэх л байна л та. Тийм эмэгтэй хүнтэй харьцлгүй. Хамгийн анхны сэтгэл гэж байдаг шүү дээ. Царай хат хүн гэж баг байдгүй үстэй тий Монголд. Тий хамгийн түрүүнд царайг нарна тий. Хамгийн түрүүнд царайг нарна дараа нь бие авч явж байгаа байдлыг харна. Ямар бие авч явах гоё тий. Одоо хүмүүс бие авч явах байдал нь гоё байх юм бол гэж ярьдаг шүү дээ. Чиний бие авч явах тэр хамгийн гоё бие авч явж байгаа чиний хувьд ямар байвал гоё? Надад л эмгтээлэг тийм эмгтээлэг хөлтөд амар гоё таалагддаг шүү дээ. Цаанаас л гоё тий. Тий цаанаасаа тийм эмгтээлэг. Хит нэг одоо эмгтээчд уушлаарай тий. Хит нахаалны хөлтөд байдаг тий. Амар тийм ёо гэж тийм хөлтөд тийм хүмүүс ерөөс таалагддаг. Бус зихтэй хүмүүс таалагдвал байх л та. Одоо тийм чимгэр өөр ингэсэн гоё даруухан. Би өөрөө тийм даруухан хүмүүст амар дуртай. Хань болчихоо. Тий би ч өөрөө дарах шүү дээ. Ингэж хэлээд нөгөө хүмүүснээс оруулд юм болоо. Тэгээд одоо ирээдүйд цаашаа харахад нэг гоё хань болчихор нэг хүмүүс цаанаас нэг гоё энергитэй тийм хүмүүс л амьд татдаг. Тэгээ одоо ойрны ажил төлөвлөгөө нэг Touch Me гэдэг шоу хийгээд байгаа сурагтай. Тий би 22-нд Монгол шилхэнд тий 7 сарын 22-нд Монгол шилхэнд Touch Me гэдэг пари болно. Тэр бүр International Festival байгаад зохиогдож байгаа. International Festival маягаар зохиогдож байгаа учраас олон хүмүүс ирнэ, олон улсын хүмүүс ирнэ, гадаачууд ирнэ, солонгосчууд ирнэ. Тиймээс олон манай залуучуудаас өргөнөөр соёлтой оролцоос гэж хүсэж байна. Маш олон хөтөлбөр байгаа. Өдөр нь кино үзүүлэн, жамп, хөлбөмбөг гэл маш олон төрлийн үзүүлбэр байгаа. Тэмцээн байгаа. Тэмцээнд ялагчд нь ариунаас өргөгийн хувцас хэлэлнэ. Маш олон үзүүлбэр байгаа. Маш олон бэлэг байгаа болохоор та бүхэн өргөнөөр оролцоорой гэж хүсэж байна. Фестивал одоо их зохиогдож шүү дээ. Тэгээд жилийн залууны хувьд одоо өөрөө зохион байгуулалтанд орж байгаа юм чинь өмнөх шоунууд дээр яг ийм зүйл нь ийм байсан бол гэж боддог. Тийм хамгийн чухал зүйлүүд нь юу байсан бэ? Тийм фестивал дээр бол ерөнхийдөө бол хамгийн гол нь хөгжим шүү дээ. Үнэхээр гоё хөгжимтэй, гоё орчинтай байвал үнэхээр сайхан л хүмүүс гоё л enjoy байж шүү дээ манай залуучууд бол. Тэгэл таагүй байдалтай, таагүй хөгжимтэй байвал хинч тэгэл парти хийх хүсэж тий. DJ ямар DJ? DJ-гэр бол одоохондоо нэг сайн бол ярилцаг байгаа.
одоохондоо бас нэг ойртойг байгаа учраас DJ бас сайн ярилцаг байгаа. Тэгээд олон талын DJ дээр жоохон ярилцж байгаа. Хөвчлэн гэхдээ ерөнхийдөө темплийн DJ нэг авчирыг гэж бодож байгаа. Ойрт темпл клуб бол жоохон нэр дарж байгаа. DJ нар нь гоё учраас тэгээд гоё хөгжим тавьдаг учраас бид нар темпл Клабуд их байна. Хэр үсрэг хийж байна? 7 нэг хэдүүд их үү? би ч та гэхдээ нэлээд шоудаг байсан шүү. 20 нас гараад 20 жолдог 20 нас гэлээ чиг задгаа авсан. Залуучуудын хэлдгээр бол нэлээд олон зүйл. Нэлээд олон шоулаа, нэлээд олон зүйл үзлээ. Тэгээ хүн чинь нэг жоохон залуу хүн чинь жоохон ахаад ирэхээр жоохон өөдч тийм шүү дээ. Юм үзэхтэй юм үзээд ирэхээр жоохон арай өөр бодолтой, жоохон амьдралыг боддог бодолтой болчих тийм байлээ. Одоо л гэхдээ нэг шоу утахгүй байна. Шоуг зохион байгуулж өөр хүмүүсийг шоудалт юм гэж бодож байгаа шүү дээ. 20 нас нэр явж байгаа. Тийм 20 настай явж залуучдыг уриалаад шоу өгдөж гэхдээ бас гоё зүйл шүү дээ. Хаяа залуу насаа жоохон мэдрэх хэрэгтэй шүү дээ. Би бас 20 настай байхдаа бол залуу насыг бүх гомдоо гэл их гардаг байлаа. Одоо л байсан. Нам сууж байгаа юм байна. Тэ одоо энэ клубуудыг ямар байгаасаа гэж хүсэж байна. Одоо чинь ингээл темпл бол сүүлийн их гоё залуучууд их хандлага сайтай байгаа шүү дээ. Метрополис байла. Хуч мас гэл их гоё газрууд байсан. Энэ хоёр шоуч нөхөр сууцсан шиг. Тэгээ Брикс гоё байла тий. Ингээ гоё клубууд их байсан. Тэгээд одоо яг чиний хувьд за чи нэг гоё клуб байгуулахар боллоо л доо. Чамд мөнгөний үгүй. Газрын үгүй. Чи хаана ямар хуу стилтэй, ямар хуу клуб байгуулах байсан бэ? Би стен шоуч үзсэн юм шиг нэр. Би заа байж би бодож байгаа л одоо ч ийм 2 давхар 2 юм 3 давхар клуб заяа. Нэг давхарт нь арай өөр төрлийн хүмүүс те. Couple single ч юм уу те. 2 давхарт нь арай single клуб ч юм уу те. 3 давхар за. Өнгө нь арай өөр. Эхнийх нь арай өөр. Берлин ч юм уу одоо юуны ч юм арай өөр төрлийн ингээд орчинтой. 2 дахь нь арай бүр төрлийн өөр төрлийн орчинтой. 3 дахь нь арай VIP ч юм уу те. Яг тийм 3-с хуваагаад нөгөөдөл нэг жишээл шатаар ч юм уу лифтэж явждаг гэдэг ч яваад тиймэрхүү клуб байгуулах гэж боддог шүү дээ. Тийм боломжтой тийм л газар байвал. Тийм л газар байвал. Хамгийн гол нь гэрэл орчин. Тэг хамгийн гол нь DJ шүү дээ. Тий. DJ чи хамгийн дуртай DJ юм DJ. Гадаадас ч юм уу Монголоос ч юм уу. Аль аль. Тий. Огийн гадаадас бол тесттэй л гоё ш тест. Амар муухай байлцсан уу юу? Жохон англи хэлгүй юм шиг ч тий. Тесттэй л гоё ш тий. Монголоос бол ангухт. Монголоос бол юу штэ. Надаас бол Монголоос бол юу марлаа таалагдчих. Марлаа бол DJ марлаа. MNG гэх лөө. MNG. Одоо MNG-д байгаа. Болцсон байж магадгүй тий. Тий, гарцсан байж магадгүй. Одоо минтл болсон баг та. Минтл нийлээд тоглолт юм шиг. Ер нь DJ нэрээ одоо мэдээж DJ юм болгоны тэр өөрөөс нэг гоё өөрөөс стил хийдэг шүү дээ. Тий. Deep house маш олон гоё усгасан. Яг аль нь чамд л таалагдчих. Одоо юу юм шүү. Марлын тоглолтог. Марлаачд ямар төрлөө тоглолт юм болоо бас. Pop ер нь бол холддог юм шиг. Тий, дандаа холддог юм шиг санагдчих. Дандаа л марлаг тавьж байгаа айнууд нэг таалагддаг юм аа. Дууны сонголт. Тий, дууныхаа сонголтууд нэг өрмөц юм санагдчих тий. Хүмүүсийг өөрөө залуу хөтлөхөөрөө ингээд гоё залуусыг дөрөж чаддаг тийм гоё тавьдаг ч дээ би. За баярлалаа. Тэгээд ойлоо ярина зүйл барай өөрчлөе. Монгол модель чинь одоо хэдэн модельтэй байд юм бэ? Загвар Монгол модель агентлаг. Одоо багцаа эмхтэйг нь хай. би өөртөө ингэж бодож байгаа юм шүү. Англигийн талаар тийч амар наташиж ингэж амар судалж байгаа ч юм шүү дээ. Гэтэ нэлээд олон модельтэй шүү дээ манай ихтэй модель шүү дээ. Бага хангалттай шүү дээ. Тэр чинь чанартай модель зөндөө байгаа. Өрсөлдөгч л ихтэй биз дээ. Өрсөлдөж ихтэй л хэлэх юм. Одоо төвшөө байна. Төвшөө байна. Тэгэл индог. За индог хата яаж өрсөлдөхөдөө би одоо. Зөндөө өрсөлдөгчд байна даа тэгэл. Кастинг болгоод манай залууч чинь бүгдээр ирнэ те. Тэр дундаас тэг шалгаж үлдэх гэж нэлийн зов штэ. Одоо энэ модулуудыг яаж шалгаж явдаг? Зөнийхээ нүүр царай болгоё гэхэд модулуудыг дуудаж байгаа. Тийм модулыг дуудаж яагаад алхуулна. Өөрийгөө танилцуулна. Тэгж ижил харж иж нүүр царай нүүрнийхэн хэлбэр өндөр биеийнхаа энэ манад юм тохирох нь үгүй харж ижил шалгуулж авдаг л та. Гоё дөө те. Гоё те. Тэг одоо бол гоё л байгаа. Одоо гоё дөөж чаад одоо гоё л байгаа. Гоё л хизээ санал тавьсан. Хизээ шалгаж. Гоё л бол сарын өмнө надад санал тавьсан л та. Тэгээ хүрээд чигчэндээ уулзъя ингээ гэл.
Тэгээ очруулсан. За тэгээд за манайхтай хамтарч ажиллаарай гэж гэрээ байгуулсан. Хэдэн жил гэрээсэн? Одоохонд бол 2 жилийн гэрээ байгуулсан та. Гэрээ хийхээр одоо рекламад нь тоглоно. Зурганд нь орно. Зурганд нь орно. Тий. Загварын шоунууд нь оролцсон. Тий. Ялыг тэр хүний тэр нэвтрүүл тэр үний яг маркетинг татсаг модель гэсэн надаас бүх юмд нь ороод байна л да. Одоо сард хэрэг ажил явах уу? Сард 100 бол нэлээх ажилтай байдیں۔ Өвөл бол ихтэй ажилтай явах багаснаа. Уйлалж. Тий, уйлалын чанартай л. 100 бол реклам гээл шоу, интер шоу гээл баахан олон ажлууд гарч ирнэ. Гэхдээ нэлээд олон модулүүд байдаг болохоор тэр дундаас өрсөлдөх гэж бас зовно. Заримдаа тэнцэхгүй байна. Заримдаа шантарна. Анх чинь би чинь метр 78 байдаг байлуу да. Тэгэд нэлээд олон удаа шантардаг байсан юм уу? Намайг чинь намхан байна гэ тэ. Туранхаа байна гэл нэлээд олон удаа гутрааж лээсэн л да. Тэгэл би толныгоо өмнө тэгэл өөртөө нэлээд ажилладаг байсан. Тэгэл тэгсээр байгаа л гэл сонголын дасгал мас хийгээл фитнест яваад яваад нэг 2 3 4 сая өссөн баха. Одоо 80 82 морилго. Тэгтээ бол модельд бол хамгийн намхан л та. Энэ бол одоо яг эрэгтэй модель чинь метр 85 байх хэрэгтэй. 85-аас дээш байх хэрэгтэй. Тэгтээ бол 82-т өмсөл болоод шүү дээ. 82-т өмсөл болоод л л та. Тэгээс бид таамжтаас боломж байгаа шүү. Тий. Ингээ намхан яг тийм залуучууд шүү гоё загвар өмсөе гэд явъя гэхээр өндөр нь тутчихдаг тий. Царай байгааддаг тийм залуучууд зөндөө байна. Тэгэхээр энэ бол намхан ч гэсэн бас яг өөр ингэсэн тийм өвмөц төрөлхтөө бол болох л асуудал үстэй. Тий, болно шүү дээ. Өөр дээр хамгийн гол нь миний бодлоор өөр дээр хамгийн сайн ажил сурах хэрэгтэй. Чи камерны өмнө одоо өнөөдөр амьдрал дээр зүгээр ингээд хараад хүнтэй ярилцах шал өөр. Камерын дээр ямар хөө дүр төрх гарах вэ? Чанаас чи ингээд хувц өгнө, санаас чи ингээд дүр өгнө. Бараг ярьдгуул тосож жүжигчдээс бол ялгаа байхгүй шүү дээ модель ч. Тэнгүүд хувирч чаддаг байх хэрэгтэй хамгийн түрүүнд. Тэгэл өөр дээр л хамгийн гол нь их ажиллаж явах хэрэгтэй. Толны өмнө цосол өөрийнхөө харцсан дээр нэлээд ажиллах хэрэгтэй л гэж бодож би. Харцагч чухал байна. Харцагч чухал. Их өвмөс үдтэй гэдэг юм шиг нэг. Түнчилж үрээ үстэй. Тий нэг анх нүднээсээ л нүдэрээ л баг явж байна нэг үе. Тэгээд Зэвүүн яриа ток шоу хүмүүс нэрийн сонсоод ямар сонир нэртэй гэл нөгөө шүүмжлэгээрээ шүүмжилж байгаа. Тэгээд ямар ч нэвтрүүлэг зогсоохгүй явах болно. Тэгээд Зэвүүн яриа гэснээс Зэвүүн гэдэг үгийг юу н ашигладаг вэ? Зэвүүн гэдэг үгийг ерөөс ашигладаг юм байна. Зэвүүн гэдэг ерөөс ашигладаг. Арай өөр би чинь амар гэдэг үгийг ашигладаг юм биш үү? Зэвүүн гэдэгээс. Тийм, Зэвүүн гэдэг үгийг ашиглаж байгаа юм. Чиний амьдралын хамгийн Зэвүүн тийм Зэвүүн гэдэг нь одоо гоё ч утгаар авч болно. Одоо яг чиний өөрөө бодож байгаа тий Зэвүүн гэдэг үгийг чи юу гэж ойлгож байгаа. Яг тэр утгаараа хүлээж аваарай. За тэгээд Зэвүүн хамгийн амьдралын хамгийн Зэвүүн алхам чи юу байсан бэ? Зэвүүн алхам гэж юу? Нэг ийм алхам байсан байна. Манай нэг найз надад нэг за шоуны реклам байгаа юм байна гэдэг тий. Тэгээд за ямар реклам бэ гэдгс чинь нэг чи усанд орж байгаагаар ахвална гэдэг. Тэгээ олон удаа бодсон л та. Тэр чинь бүр нөгөө шоуны бүр 2 3 жилийн өмнө л та. Тэгээ бодож байгаа л за яг орж үзье гэдэг орж исэн. Яг миний дээдли цээж хийсэх гардаг л та тэр рекламн дээр. Тэгээ усанд орж байгаа ахвалаад. Тэр ч бас хэцүү үстэй тий. Хэцүү их олон юм бодсон л та. Тэгээ бас эргээр болох юм болов эргээ сөрөөгөр болох юм болов бодсон л та. Тэгээ орсны энэ эргээрээ илүү гоё болсон л та. За баярлалаа. Тэгээд өнөөдөр ирсэн. Тэгээд ер нь бол Зэвүүн ток шоу таалагдчихна. Та бүхэн таалагдчих болно, таалагдахгүй ч болно. Тэгээд хүн болгоно бүх зүйлийг зөвөр харна гэж байхгүй шүү дээ. Тийм учраас манай нэвтрүүлгийг таалагдсан ч бай, таалагдаагүй ч бай. Хэрвээ магадгүй сонирхолтой санагдсан ч байж болно. Хүн ер нь монотонны юм дурггүй шүү дээ. Нэг нь хэвээ нэг бол таалагдахгүй юм. Энэ одоо яах бол магадгүй тэнэг зүйл байх юм бол яаж тэнэгдэх бол гэж үздэг. Нэг бол маш гоё зүйлүүд үздэг. Магадгүй нуршсан болоо уучлаарай. Тэгээд ер нь бол зүгээр бууалж тэ энгийн тэ одоо энэ сошиал явдлын төлөвлөлт гэсэн үг. Тэгээд TV телевизээр болон Facebook-ээр, social network-оор, YouTube-ээр үзэж байгаа бүх хүмүүст дахиад энэ өдөр мэндийг хүргэе. Тэгээд ирсэн маш их баярлалаа. Яг одоо хийж байгаа бүх ажилд нь амжилт хүсье. Баярлалаа. Яг стас. За ингээ баярлалаа. Ингээд танай нэвтрүүлгийн хамт олонд баярлалаа. Ингээд та бүхэн сайхан нэвтрүүлэг хийх юм байна. Надад үнэхээр өнөөдөр хурж ярилцахад үнэхээр нээлттэй сайхан байлаа. Дотор байгаа ингээд хамаг зүйлээ уудлаад хайцсан юм шиг санагдаж байна. Тиймээс танай нэвтрүүлгийн хамт олонд маш их баярлалаа.
За өнөөдрийн Зэвэр ток шоуд хамтаасан баярлалаа. Өнөөдрийн ток шоу маань студиэс биш, Би кафегаас та бүхэнд хүрэлээ. Дахиад нэлээдэн дугаар Би кафегаас хүрэх болоо гэж бодож байна. Тэгээд Би кафе нь бол нийгэмд ээлтэй бизнес бөгөөд таны худалдаж авсан кофе бүр нь нийгэмд ээлтэй ажлуудыг дэмжих хөрөнгө оруулалт болж байдгаар онцлог маа гэж. Тийм учраас та бүхэн орж ирээд кофе ууснараа зөвхөн өөрийгөө сайхан кофегаар дайлах биш, хэн нэгэнд бас сайн үс аян хийж байгаа гэсэн үг. Тийм учраас буян гэдэг бол том зүйлийг хэлдэг шүү дээ. Жижигхэн зүйлийг хэлдэг. Яг тэр хүнд хэрэгтэй байгаа тэр жижигхэн зүйлийг нөгснөөр та тэр хүнд болон өөртөө буйны сайн үс аян хийж байгаа гэсэн үг. Тэгэд мөн орж ирсэн нэрийг сонирхолтой зүйлүүд энд байгаа. Өөрөөсөө яг зөвгийн бол зөвгийн тэжээвэр зөгөөтэй. Тэгээд тэр зөгнөөс бал гаргаж аваад гайхалгаа кофе уух зүйлүүдэд дайлдаг. Тэгээд энд ханны цай гэж байт юм байна. Та орж ирээд хэн нэгэнд кофе худалдаж авч өгөөд магадгүй яг тэр кофег мөнгөөр худалдаж авчих боломжгүй хүмүүс орж ич уух боломжтой. Гэх мэтчлэн ингээд 50 орчинд байх дуртай тийм залуучууд байх юм бол Би кафег сонгосон зүгээр хаа гэж бодож байна. За мөн дээрээс нь энд нэг сонирхолтой зүйл байгаа. Би нэг ярьсан ярих бүр үнэхээр төрөнс хойш ярмаа санагдаад байсан. Энэ болохоор Би кафед орж ирээд 100 кофе авах юм бол та яг энэ 100 кофений мөнгөөр нэг хүүхдэд бүрэн хичээлийн хэрэгслийг авч өгөх ийм боломжтой. Тэгэхээр Би кафегийн залуучууд бүгд сайн үлсэн аянд хувь нэмрээ оруулж байгаа ийм гайхалтай залуучууд байгаа юм шүү. Тэгээд гоё уух юмар дайлсан залуучуудад баярлалаа.